төрийн хууль ёс зүйн хэмжээг хандлан сахиж албан үүрэг үнэт шударгаар биелүүлэхийг тангаргалъя. Төрийн нарийн бичгийн дарга нар болоод засгийн газрын агентлаг газрын дарга нарыг эрх барьж байгаа намынхан улс төрийн шийдвэрээр томилж байгаа ч эдгээр томилогдсон хүмүүсийн хувьд намын эрх ашигаас илүүтэй улс орны эрх ашигыг илүүд үзэн ажиллана гэдгийг амлаж ийхүү тангараг өргөж байгаа юм. Яг энэ Монгол улсын өсөхүү, хөгжихүү, уруудахүү гэдэг ийм хариуцлагатай цаг үе дээр төрийн өндөр албан тушаалыг хаших хариуцлагатай үүрэг бидний өмнө ногдож байгаа. Тэр энэ бол үнэхээр чухал цаг үе. Шинжлэлийн засгийн газар буюу шинжлэлийн мөрийн хөтөлбөр, засгийн газрын мөрийн хөтөлбөр байгаа. Шинжлэлийг хэрэгжүүлэх салбар тус бүрдээ, салбар бүрдээ хэрэгжүүлэх ийм чухал цаг үед яа харахгүй одоо энэ шинжлэлийг авч хэрэгжүүлэх нь чухал амин сүнс болохын яамд агентлагууд ялангуяа энэ удирдлагууд энэ бодлогыг одоо зангидж удирдах авах хэрэгтэй. Энэ удирдлага маань одоо төрийн албаны хууль заасан дагуу ингээд тангархаа өргөд үнэхээр цаашаа мөрийнхөө хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулах одоо эхний одоо эрх зүйн үндэс бүрдэж байгаа гэдэг утгаар бол ачаал багталтай гэж ойлгож байгаа. Мэдээлэл харилцаа холбоо Цөмийн нэрэг улсын бүртгэлийн ерөнхий газар болоод худалдаа авах ажиллагааны газрын дарга нар мөн өнөөдөр тангараг өргөсөн. Шинжлэлийн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч хуулийг хэлбэрлэлтийг мөрдүүлэх ийм том одоо ингээд үндсэн хууль болж явж байна. Тэгэхээр энд хамт тангараг өргөсөн хүмүүстээ амжилт хүсье. Төрийн төлөө, ард иргэдийн төлөө, Монгол улсын язгуур эрх ашигын төлөө хоёргоо сэтгэлээр одоо ачлах одоо энэ эрхэм мөрөө хүлээлээ. Өнөөдрөөс хойш одоо ямар нэгэн улс төрийн хэрхэл байхгүйгээр одоо хоёргоо сэтгэлээр ажиллах боллоо доо. Төрийн нарийн болоод агентлаг газрын 20 дарга өнөөдөр тангараг өргөлөө. 3 яамны төрийн нарийн бичгийн дарга нар гадаадд томилтоор ажиллаж байгаа. Мөн урд нь Батлан хамгаалах болоод боловсрол шинжилх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга, малын эмнэлэг үржлийн газрын дарга нар тангарага өргөд байсан юм а.